Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Лүндэ Жанцсан нарын 62 гишүүнээс 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улсын их хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн нэгд хэлэлцүүлгийг Улсын их хурал 2019 оны 6 дугаар сарын 14-18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж төслийг 2 дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13-ийн 2 дахь хэсэг, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24/4 дугаар зүйлийн 24/4 1 дахь хэсэг тус зааснаар хууль зүйн байнгын хороо 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа төслийн 2 дахь хэлэлцүүлэгт бэлдэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлцэх үед Улсын их хурлын гишүүн Арднаас эд шүүгчийн хууль заасан үндслээр албан тушаалаас нь төдөлзүүлэх, огцруулах, чөлөөлөх шүүдлэрийг гаргах эрх бүхий шүүгчийн хариуцлагын зөвлөд иргэд болон хууль зүйн эрдэмтдийн төлөөлөл орохоор төсөл тусгасан байх бөгөөд эдгээр нь шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаа хууль зүйн үндсэлтэд хянаж чадах хэсэг. Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчийн хариуцлагын зөвлөлд ажиллах гишүүд орон тооны эсвэл орон тооны бус байх талаар болон улс орны тусгаар тогтнолд ард иргэдийн эв нэгдлийг хангах зохицуул тулсан хэсэг. Улсын их хурлын гишүүн болд шүүх бие даасан хараат бусаар ажиллах, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалах талаар зохицуул тулсан хэсэг. Улс төрийн намын зохион байгуулалт хөрөнгө орлогын зарцуулалт, санхүүжилт эд тод байх талаар Улсын их хурлын гишүүн Ганбаатар эдийн засгийн харилцааг дэмжихтэй холбоотой заалт төсөл тулсан хэсэг. Улсын их хурлын гишүүн Оюундар төрийн санхүү төсвийн хараат бус хяналтыг төлөвшүүлэх зорилгоор Улсын их хурлын гишүүний бүрэн эрхийг хязгаарлах зүй хэсэг. Улсын их хурлын гишүүн Мөнх Оргил, Улсын их хурал, засгийн газрын хоорондын харилцан хяналт тэнцэл, ерөнхий сайд болон засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн Улсын их хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болох шалтгаан үндэслэлийн талаар, мөн шүүхийн үйл ажиллагааны хараат бус бие даасан байдлыг бэхжүүлэх, хариуцлагыг нэмэгжүүлэх талаар, улсын дээд шүүх, шүүхийн ерөнхий зөвлөлд, шүүгчийн хариуцлагын зөвлөлийн ажлын уялдаа холбооны талаар төсөлд туссан хэсэг талаар хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авсан. Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлцэх үед Улсын их хурлын гишүүн Батнасан, Батсандан, Болд, Бямцогт, Ганбаатар, Мөнхбаатар, Мөнх Оргил, Оюундар, Раднаас эднэр зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд зарчмын санал хураахтаа төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр төсөл болон зарчмын зөрүүтэй саналыг хамтдаган хураалгасан болно. Парламентын ардчлалыг төлөвшүүлж ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Улсын их хурлын гишүүн Бямцог төслийн 2 дугаар зүйл буюу 25 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 7 дахь заалтыг төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах, улсын төсвийг хэлцэн батлахдаа засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын нийт дүнг засгийн газрын зөвшөөрлгүйгээр эмэгдүүлэхгүй. Төрийн санхүү төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэл, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, хөгжлийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг хангах, доктортой байдал тавих хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэж өөрчлөн найруулах санал гаргаж, саналын үндслээ тайлбарлан үг хэлж санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-оос доошгүй дэмжлэг авсан болно. Улсын их хурлын гишүүн Мөнхбаатар төслийн 1-р зүйлийн 1 дахь заалт буюу 19/1 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг нам нь улс төрийн хөсөл зоригоо илэрхийлэн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн иргэдийн нэгдэл юм гэж өөрчлөн найруулах, төслийн 1 дугаар зүйлийн 4 дахь заалт буюу 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн улсын их хурал гэсний дараа нийт гишүүний олонхын саналаар гэж нэмэх, төслийн 2 дугаар зүйлийн 25 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 7 дахь заалтын улсын төсвийг хэлцэн батлахдаа засгийн газрын зөвшөөрлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэж зарлага нэмэгдүүлэхгүй гэснийг хасах. Улсын их хурлын гишүүн Батсандан, Болд нар төслийн 1 дугаар зүйлийн 1 дахь заалт буюу 19 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт намын зохион байгуулалт нь хатуу гишүүншлгүй байх бөгөөд зөвхөн дэмжигчдээр суурилж, иргэдэд шударга тэгш үйлчилж, ялгуурлан гадуурхгүй байх зарчим суурилж үйл ажиллагаа явуулна гэж нэмэх. Төслийн 2 дугаар зүйл буюу 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт баялагын сан байгуулж, стратегийн ордын 51-ээс доошгүй хувийг ард түмэнд өмчлүүлнэ гэсэн 3 дахь өгүүлбэр нэмэх. Улсын их хурлын гишүүн Ганбаатар төслийн 4 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 50-аас доошгүй гэснийг 75-аас доошгүй гэж гэснийг хасах. Улсын их хурлын гишүүн Мөнх Оргил төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалт буюу 27 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг үндсэн хуульд өөрөө заагаагүй бол улсын их хурлын нийт гишүүний олонхын саналаар хуулийг бүхэлд нь эзлэн батлана гэж өөрчлөн найруулах. Төслийн 4 дугаар зүйлийн 25 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 6 дахь заалтын засгийн газрын гэснийг
хасах саналыг тус гаргаж, гишүүд гаргасан саналын үндслээ тайлбарлан үг хэл санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 32-оос доош хүн дэмжлэг аваагүй болно. Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, доктортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлтийн хүрээнд. Улсын их хурлын гишүүн Мөнхбаатар төслийн 1-р зүйлийн 5 дахь заалт буюу 46-р зүйлийн 4 дахь хэсгийг төрийн албаны гэснийг төрийн жинхэнэ албаны гэж өөрчлөх, төслийн 3-р зүйлийн 5 дахь заалт буюу 33-р зүйлийн 4 дахь хэсгийн энэ зүйл гэснийг үндсэн хуульд гэж өөрчлөх, төслийн 3-р зүйлийн 6 дахь заалт буюу 39-р зүйлийн 3 дахь хэсгийн өөрөө гэснийг шууд гэж өөрчлөх, төслийн 3-р зүйлийн 7 дахь заалт буюу 43-р зүйлийн 1 дахь хэсгийн 3 хоногийн дараа гэснийг 4 хоногийн дотор гэж өөрчлөх, улсын их хурлын гишүүн оюун дайд төслийн 3-р зүйлийн 4 дахь заалт буюу 30-р зүйлийн 2 дахь хэсгийн ерөнхийлөгчийн 55 насыг 50 нас гэж өөрчлөх, улсын их хурлын гишүүн мөнх хөргөл төслийн 3-р зүйлийн 6 дахь заалт буюу 39-р зүйлийн 1 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг ерөнхий сайд улсын их хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэж өөрчлөн найруулах гэсэн саналыг тус гаргаж, гишүүд гаргасан саналын үндслээ тайлбарлан үг хэл санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3-2-оос доош хүн дэмжлэг аваагүй болно. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлтийн хүрээнд. Улсын их хурлын гишүүн Батнасан төслийн 3-р зүйлийн 9 дахь заалт буюу 49-р зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтын шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн 5-ыг улсын их хурлын холбогдох байнгын хороо гэснийг шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн 3-ыг улсын их хурлын холбогдох байнгын хороо гэж өөрчлөх, 10 дахь заалт буюу 51-р зүйлийн 3 дахь хэсэгт улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 3/2 нь шүүн таслах ажлын туршлагатай байна гэж нэмэх гэсэн санал гаргаж, саналын үндслээ тайлбарлан үг хэл санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-оос доош хүн дэмжлэг авсан болно. Улсын их хурлын гишүүн Батнасан Бямцагт нарын төслийн 3-р зүйлийн 9 дахь заалт буюу 49-р зүйлийн 5 дахь хэсгийн бүрдэн гэснийг бүрдэх бөгөөд ажлаа улсын дээд шүүхэд танилцуулна гэж өөрчлөх. Улсын их хурлын гишүүн Бацандан Болд нар төслийн 1-р зүйлийн 6 дахь заалт буюу 49-р зүйлийн 7 дахь хэсгийн хууль зүйн эрдэмтэн гэсний өмнө улс төрийн намын харьяалалгүй гэж, иргэдийн төлөөлөл гэсний өмнө сүүлийн 10 жил улс төрийн намын харьяалалгүй байсан гэж тус нэмэх, төслийн 1-р зүйлийн 7 дахь заалт буюу 51-р зүйлийн 5 дахь хэсгийг ерөнхий шүүгчийг улсын их хурлын гишүүдийн 3/2-ын саналаар томилох, улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар 3 жилийн хугацаагаар сонгоно, ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд 1 удаа өдрүүлэн сонгож болно гэж өөрчлөн найруулах. Төслийн 3-р зүйлийн 9 дахь заалт буюу 49-р зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтын шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд хууль зүйн өндөр мэргэжилтэй байхаар өөрчлөх. Улсын их хурлын гишүүн Арднаас эд төслийн 1-р зүйлийн 6 дахь заалт буюу 49-р зүйлийн 7 дахь хэсгийг шүүгчийн хариуцлагын зөвлөлийн гишүүдийн 3-ыг мэргэжлийн холбоо, 3-ыг шүүн таслах ажлын туршлагатай хуульчид дотроосоо, 3-ыг уучлаарай. Уучлаарай. 3-ыг шүүн таслах ажлын туршлагатай хуульчид дотроос 3-ыг улсын их хурлаас бүрдүүлнэ гэж өөрчлөн найруулах, төслийн 3-р зүйлийн 9 дахь заалт буюу 49-р зүйлийн 5 дахь хэсгийн 1 дахь заалтын 10 гишүүнээс бүрдэнэ гэснийг 15 гишүүнээс бүрдэнэ гэж өөрчлөх, төслийн 3-р зүйлийн 10 дахь заалт буюу 51-р зүйлийн 3 дахь хэсгийн хуульчийн мэргэжлэр 15 жил ажилласан гэснийг дав заалтах шатны шүүхэд 10-аас доошгүй жил ажилласан гэж өөрчлөх, улсын их хурлын гишүүн Мөнхбаатар төслийн 3-р зүйлийн 10 дахь заалт буюу 51-р зүйлийн 1 дахь хэсгийн 21 гэснийг хасах, 2 дахь хэсгийн томилох гэснийг томилуулах гэж, сонсголд оруулж гэснийг сонсголт хийж гэж өөрчлөх, 3 дахь хэсгийн хуульчийн мэргэжлэр 15-аас доошгүй жил ажилласан гэснийг 10-аас доошгүй жил шүүгчээр ажилласан гэж өөрчилж, 12 жилийн хугацаагаар зөвхөн 1 удаа гэснийг хасах, төслийн 3-р зүйлийн 14 дахь заалт буюу 65-р зүйлийн 1 дахь хэсгийн 9 жилийн хугацаатай гэснийг 9 жилийн хугацаагаар зөвхөн 1 удаа гэж өөрчлөх, улсын их хурлын гишүүн мөнх хөргөл төслийн 1-р зүйлийн 6 дахь заалт буюу 39-р зүйлийн 8 дахь хэсгийг шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүгчийн хариуцлагын зөвлөл ажлаа улсын их хурлд улсын дээд шүүхэд тайлагнана гэж өөрчлөн найруулах саналыг тус гаргаж, гишүүд гаргасан саналын үндслээ тайлбарлан үг хэл санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-оос доош хүн дэмжлэг аваагүй болно. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт өөрчлөлтийн хүрээнд. Улсын их хурлын гишүүн Бацандан Болд нар төслийн 3-р зүйлийн 14 дахь заалт буюу 65-р зүйлийн 2 дахь хэсэгт сүүлийн 10 жил улс төрийн намын харьяалалтай байгаагүй гэж нэмэх. Улсын их хурлын гишүүн Мөнхбаатар төслийн 3-р зүйлийн 13 дахь заалт буюу 60-р зүйлийн 3 дахь хэсгийн даргын сонгуулийн журмыг гэснийг
даргыг сонгох журмыг гэж өөрчлөх, улсын их хурлын гишүүн мөнх хөргөл төслийн 3 дугаар зүйлийн 11 дахь заалт буюу 57 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хасах, 12 дахь заалт буюу 59 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн эхний өгүүлбэрийг Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн нэгжин сум дүүрэг мөн гэж өөрчлөн найруулах саналыг тус гаргаж, гишүүд гаргасан саналын үндслээ тайлбарлан үг хэл санал хураалгахад байнгын орны хуралдаанд оролцсон гишүүдийн 3/20-оос доош хүн дэмжлэг аваагүй болно. Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдааны 2 дахь хэлцүүлэгт оруулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70% саналаар дэмжиж, төрийн байгуулалтын байнгын хороонд санал дүгнэлтэд өргүүлэхээр тогтлоо. Байнгын хорооны эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 2 дахь хэлцүүлэгт бэлтгэсэн талаарх хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлсэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.